Гогцоо төгсгөлтөө урт шулуун зурлагыг бичих амархан. Зурлагын эхлэх, шугам түрэх, сануулгах, шугам түрэх, төгсгөх цэгүүдийг тэмдэглэлээ. Үргэлжлэх цэгээр тодруулан харцгаая. Гогцоо төгсгөлтөө урт шулуун зурлагыг мөрийн дээд шугамаас эхлэн зүүн доош нь налуу шулуун зурж, мөрийн шугамын доод талын цэгтэй шугам дараа хүрээгүй байхад гогцоо гарган эргүүлж, мөрийн доод шугамын жаахан дээр төгсгөнө. Үргэлжлэх цэгээр тодруулан харцгаая. Эхлэх цэг, шугам түрэх цэг, сануулгах цэг, шугам түрэх цэг, төгсгөх цэг. Мөрийн дээд шугамаас эхлэн налуу шулуун зурж, цэгтэй шугамд хүрээгүй байхад зүүн тийш нь эргүүлэн гогцоо гаргаж, дээш эргүүлэн эхний шулуун зурлага болон мөрийн доод шугамын давхацсан хэсгээр дайруулан мөрийн доод шугамын жаахан дээр төгсгөнө. Энд 3 шугам давхцаж байгааг анхааран хараарай. Эхлэх болон шугам түрэх цэгийг тэмдэглэлээ. Дээш нь эргүүлэн гогцоо гаргаад мөрийн доод шугам эхний зурлага хоёрын давхцсан хэсгийг дайруулан төгсгөнө. Цэггүүгээр бичцгээе. Хүүхдүүдээ цэвэр сайхан бичиж сурахын тулд үзгээ зөв барьж, дэвтрээ зөв тавиад зөв суугаарай. Үүний зэрэгцээ бичих амархан видео хичээлүүдээ үзэж, зурлага, цифрээ дэгийн дагуу зөв сайхан бичиж сураарай. Амжилт хүсье хүүхдүүдээ.